Нухлын шударгаар шуурхай урд нураатай оргицсан мэдээлэл хөтөлбөр хийж байна. Яагаад одоо файл үрхий Миний сошиал цэвэрлэх ажлыг бол хийж байгаа. Ордны таймаас ухамсаргүй үйлдэлээс олж та яг энэ хавийн айд төхөд бол хохирч байна гэдэг. Үзэгч та бүхний оройн амар амгалан айлтгая. Чухлыг шударгаашруулах хүргэн нүрээтэй оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр Орхон аймагт болсон үйл явдлын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс бэлтгэсэн мэдээллээр оргил цаг мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Тэгэхээр хэлтс агентлагийн дарга нар цаг үеийн ажил засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулдаг 7 хоногийн шуурхай зөвлөгөөнөөс энэ 7 хоногт биелэгдээгүй байгаа үүрэг даалгавар цөөнгүй байгааг шүүмжиллээ. Үнэлгээ дотоод аваад хэлсэн. Аймгийн садрын шуурхайн зөвлөгөөний эхэнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэл аваг үндсэн хуулийн шинжилсэн найруулгатай холбоотой мэдээлэл хийсэн юм. Монгол улсын үндсэн хууль нь 1992 оноос хойш анх удаа өөрчлөлт, шинжилт хийж байгаа бөгөөд нийгмийн заалтууд дээр иргэдийн санал тусгахаар улсын хурлын гишүүд тойрогтой ажиллаж байгаа гэлээ. Нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал тусгахаар улсын хурлын гишүүн цод бэлэг 6 сарын 25-нд Баасангүй гишүү 6 сарын 27-нд Орхон аймагт ажиллах юм байна. Засаг захирааны утас нь хот болоод хотын дүүрэг туваагдаад ингээд нэг хэдэн төрлийн албаа хаагчд нэмэгдэхээр юм шиг харагдаж байгаа боловч өнөөдөр бид нар нэг баг дээр 3-4 сумын дайны хүн оршин сууж байгаатай холбоотой бид нар өөрсдөөсөө зохицуулаад хэсгийн ахлагчнаар ажиллаулаа явдаг шүү дээ. Тэр бүтц дээр л нэг ингээд ерөөсөө нэг тээзээ жоохон нэмэгдэх юм уу тэр бол биш л дээ. Тэгэхээр энэ үндсэн хууль гэдэг бид нар цаашаа яагаад ингэж ач холбогдлогоо та бүхэнд бас хэлээд байгаа юм гэхээр 17-8 жил хүрээгүй үндсэн хууль шүү дээ. 92 оны үндсэн хууль тийм ээ. Тэгээ одоо нэг өөрчлөлт ороод энэгээр бид нар явна. Тэгэхээр энэ дээр ач холбогдлоо гэж оролцоороо гэж нэг. Хоёр дахь юм бол одоо бас энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацааны нэлээдгүй хугацаанд өнгөрцөн байна. Гишүүдтэйгээ уулзаж санал бодлоо солилцох. Энэ чиглэл дээр нь заавал оролцуулаарай гэж. Ийм мэдээллийг энэ бол улсын их хурлын даргын захирамжаар баталсан өдөртөмжийн дагуу засгийн газрын хэрэглэх газраас үүрэг өгдөд явсан байлаа. Энийг та бүхэнд бүр зориуд мэдээлэл болгож хэлье гэсэн. Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж хэрэгжихгүй байна уу гэсэн хардталтыг үүрэг даалгаврын биелэлтээс харж олно. Тухайлбал 5-6 дугаар сард өгөгдсөн үүрэг даалгавраас хотын төвийн 2 дугаар хороолол байрлах өргөгч карааныг мэргэжлийн энэлтийн дүнгэлтийн дагуу татан буулгах, хотын төвийн авцаам сэтгэлгээг холбогдогч компаниар нь засварлуулах, А1001 замын өмнөх гаражийг зэгцлэх, зарим чиглэлийн урсгалын нэг чиглэлд болох замын хөвөг засварлах зэрэг асуудлууд болон нийтийн тээврийн үйлчлэгээнд захин картыг нэвтрүүлэх зэрэг ажлууд сард амнан хүлээгдэж биелэлт нь ирээгүй байгааг анхаарууллаа. За автокаран буулгах мэргэжлийн албаны газар манай хоёр иргэдээс ирсэн өсөлтийн дагуу ингээд явсан. Бид нэр хотын засагчийн албанаас одоо нийт одоо ийм одоо каран буулгадаг тусгай зөвшөөрөлтэй компаниуд ямар компани байдгийг одоо иргэдэд бол одоо нээлттэйгээр бид нар хотын засагчийн алба Эрдэнэт гэсэн пэйж хуудасаараа бид нар бол одоо тийм ажлын зар тавьсан буулгуулах. 2 компани хүсэлтээ ирүүлсэн. Нэг компани буцаагаад өгсөн хүсэлтээсээ эргээд өөрөө татгалзсан. За нэг компани 8 сая орчим төгрөгөөр 7 сая нөөттэйгод нэг 7 сая багаар болсон. Төгрөгнөөр буулгах одоо санал ирүүлсэн. Нөгөөх нь 14 сая гэсэн. За 7 саятай компани буцаагаад татгалзсан. Ганцхан 14 саятай нь үлдсэн. За тийм учраас бид нар дахиад зарласан. Дахиад зарлаад дахиад ганцхан компани ирсэн. Орхон аймагт 2 компани байд юм байна. Бид нар улсын хэмжээнд зарласан бүр сүүлдээ. За гэтэл одоо нөгөө засаг даргын авлагчийн нэр дээр нөгөө караны одоо эзэн байгууллага өөрсдөө бид одоо өөрсдөө засъя. Одоо бид нар одоо мэргэжлийн албаны байцаагчийн дүгнэлт гарцсан. Яг энэний дагуу бид нар засъя. Засаад бид нар бол цаашаага одоо ингээ барилгаа барьж дуусгана гэсэн юуг бол одоо манай хотоогоор хариуцсан орлогч Батчаргал даргын нэр дээр албан тоотоор хандсан байл. Тэр нь манай албар руу ирсэн.
мэргэжлийн хяналтын газар руу шилжүүлсэн байгаа Жигдэн гомдорга. Одоо яах юм? Тийм л одоо байсан бол их засч яахгүй яасан гэдэг дээр одоо танаа байгуулга одоо тэр улсынхаа эрхтэй байцаагчаар одоо үзүүлж харуулт юм уу, уулзууд учруулт юм уу? Нэг талд нь багтааж өгөөч гэж юм тайлбар хиймээр. Одоо боодтой холбоотой, эрүүл мэндийн газартай холбоотой нэлээдгүй хэдэн гомдол байна. Хариу өгөөгүй одоо эндээс ингээ харахаар мөнгө цэг дарга нэг цохоод тэгээ ингээ 4-5 цохолттой уул нь ингээ үүрэг даалгавар нь биелэгдэх яваад тах шүү. За мөнгө хундраал гин баяр хүүл гин болромоол гин бүтцүрэл гин тэгээ ямар ч одоо хариулт байхгүй. Яагаад энэ иргэдийн эрүүл сүнслэг шийдвэрлэхгүй байгаа юм бол энэ дээр нэг хариулт өгөөч мөнгө цэг дарга. 70-35-35-11-ээр хуцаар ирж байгаа өргөдөл гомдлыг бол 7 хоногт шийдвэрлээ явж байгаа. Наад өргөдөл гомдол бол хүүхдийн 3 сартай хүүхдийн вакцины асуудалтай холбоотой асуудал учраас хамтарсан эмнэлгийн тусламж нийгмийн эрүүл мэндийн төв хамтарсан хяналтыг хийж бас тэр хяналтаар илэрсэн зөрчил байна уугүй юу гэдэг дээр дүгнэлт өгсөний дараа одоо шийдвэрлэхтгэр нэлээд цаг хугацаа орох асуудал байгаа. Гэхдээ эхний байдлаар бол бид нар шийдвэрлэлтийг бол авч үзсэн. 6 сарын 6-нд 3 сартай хүүхдийн 2 дахь одоо 5 вакцины 2 дахь тунгийг хийгдсэн. Энэ 5 вакцинд бол 5 төрлийн одоо өвчнөөс сэргийлэх одоо вакцинд бол агуулгдсан байдаг. Үүнд сахуу, хөл ханиад, татран, за гемопилус инфлюенса, хепатит Б гэсэн одоо 5 төрлийн өвчнөөс сэргийлэх тархлаажуулалт байдаг. За энэ тархлаажуулалт бол одоо нэг хүн тунгаар савлагдсан, найруулдаггүй, бас хувааж хийдэггүй. Тэгээд энэ одоо вакциныг бол эрүүл мэндийн газар дээр байдаг вакцины нэгжээс бол яг зориултын сав хяналтын доор бол энэ өрхийн эрүүл мэндийн төвийн тархлаажуулалтын цэг дээр хүрэгдэж очиод хийгддэг. За тархлаажуулалтын цэг дээр хийгдсэн хяналтаар үл зөрчил гараагүй 1.1-ээс 0.5% нь бол илэрч болдог. Гэхдээ энэ хүүхдийнх бол одоо тийм тархлаажуулалтын дараах урал хүндрэлийн тохиолдол биш. Вакцин хийлгэсний дараах одоо халдвар хамгаалал, гэр ахуйн нөхцөл, одоо эцэгхийн асаргаа гэд нэлээд судлах бол шаардлагууд бол байгаа. За яг энэ совилогчдын техник мэрэгчлээс одоо шалтгаалсан тийм зүйл бол байхгүй байгаа гэсэн дүгнэлтээ бол бид нар бол гаргацсан байгаа. Тэгэхээр шийдвэрлэлтийг энэ 7 хоногтой багтаагаад хариултыг бол бид нар оруулчихна. Хоорондын нийтийн тээврийнхаа хүмүүсийн одоо асуудлыг яаж зохицуулах вэ? Жишээлбэл одоо нэг компани 8 хүн суулгаад 12 цаг явж ирж байна гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь нэлээд алдагдлалд орно. Тэгэхээр энэ компаниуд хэдүүлээ яах? Одоо тэр зам чи яг хаагдаагүй байна гэсэн мэдээлэл яваад шүү. Тэгэхээр манайх бол хаацсан гэд нөгөө хууль мэддэг, дүрм мэддэг улсууд нь яг тэр дүрмийн дагуу явж штэ. А бусад жижиг тэрэгтэй хулгайн такси бол хотын нэрийн оронд бол ингээл чигээрэл явчихад танах ямар арга хэмжээ авах хэвээр үндсний төвчээр нь ямар чиглэл өгöd байгаа юм бэ? Нийтийн тээврийн автобус маань нийтдээ бол яг одоогийн байдлаар бол яг 10 цаг явж ирж байна. Бид бас өнгөрсөн 4 дахь өдөр автотээврийн үндэсний төвөөс ажлын хэсэг за мөн манай хот хоорондын тээврийн аж ахуйн нэгжүүдтэй хамтраад автобусаар яг энэшээ орхон дашин жилэнд явж үзье. Замын нөхцөл байдал ямар байна? Зам харгуй хэр байна? Бүгдийг газар дээр нь үзсэн. За эндээс бол ажлын хэсэг бол за замын нөхцөл байдал бол булган адзаа компани зам дээр гараад ажиллаж байгаа. Тэмдэглэгээ сайн хийсэн байна. Бас нэг зарим нэг хоёр газарт бас шороо дүүргэх, хусах ийм ажлууд дутуу байсан. За энэ чиглэл дээр ажлын хэсэг булган адзаа дүүрг өгөөд ерөнхийдөө цаашдаа нийтийн тээвэр, ачаа тээвэр бол сайдын тушаалаар батлагдсан. Энэ замаараа явна гэсэн юм шийдэлд хүрсэн байна. Сайдын тушаалч ойлгож байгаа амьдрал дээр тийм л байна л гэдгийг та тэр үндэсний дүүргөө хэлэх хэрэгтэй юм шиг. Хаавал тэгээ хаасан шаагаад нэг газараа явуулахгүй, нэг хэсэг нь нүгээр давхаад, нэг хэсэг нь тэрүүгээр давхаад тэгээд тэр зам амаа эхлээд явж байгаа бол эхлэхгүй бол нэг 2-3 техник юм хийж байгаа юм харагдахгүй байна гэж шүү дээ. Тэгээд мэдээ тэр зам дагуу байгаа аж ахуйн нэгж байгууллагууд замаар зорчдог зорчигч урсгал нийтийн тээвэр эрхлэгчд одоо хойроо хөдөлмөр эрхлэгчийн хувийн ажил дээр явж байгаа хүмүүс ч гэсэн бас асар хэмжээний хохирлууд байгаа ш. Тэрийг бол одоо анхааруулж хэлэх хэрэгтэй юм уу гэж би ингэж эндээс анзаараад байна. Татварын албаны дарга үлзий сайхан нэг цонхны үйлчлэгэн дээрээс яагаад ажилчдаа татаад байгаа юм бэ? Бид нар нэг цонхоор иргэдэд үйлчлэгээ өгөх гээд энд төрийн бодлого явагдаад байгаа ш. Танах яахаар хүмүүс татдгийг? Манайх энэ 3 сарын 1-ээс энэ татварын удирдлагын нэгдсэн систем гэж хэрэгжиж эхэлсэн. За энэтэй холбоотой нөгөө татварын тайлангууд маань бас нөгөө байцаагчд руугаа автоматар одоо шилждэг болсон. За мөн одоо нөгөө энд бол зөвхөн нөгөө үйл хөдлөх хөрөнгийн 2% татварыг л энд суудгаж авдаг байсан. За энэ өнтер ажлууд нь бол энэ программын шинжилттэй холбоотойгоор бас
татвар төлөгчид энд нэг ирээд эргээд дахиад нөгөө татварын албандаа дахиж эргэж очих гэдэг ингээд 2-3 газар ингэж давхар ингэж очиод авах ийм нөхцөл байдал үүссэн учраас бас байцаагчдыг бол одоо заавал энд суулгах шаардлагагүй маань татварын албан дээр суугаад ажиллах хэрэгтэй болсон байна гэж үзээд соёлчгүй дараагаас бас зөвшөөрөл авч байгаад энийг 2 байцаагчийг татсан байгаа. Тэр Монгол Улсын засгийн газраас нэг цогны үйлчлэгийг хэрэгжүүлгээд тушаал захирамжтай. Танах тэгээд тийм бидний Эрдэнэ хотын иргэдийг нэг дороос бүх үйлчлэгийг авдаг байгаасаа гэдэг л ийм чиглэлийг л баримтлаад байгаа шүү дээ. Манай төрийн албаны хамгийн их иргэдийг бухимдуулдаг зүйл бол олон удаа олон тийшээ явуулдаг тал байгаа шүү дээ. Танах тэр програмаа төгөлдөр нэг цогон дээр сууж байгаа хүмүүс рүү татаж тэндээс суулгаад тэнд серверийн байрлалд анхаарч болно гэж ингэж бодож байгаа шүү. Ер нь нэг цогон дээр ажилтнаа ажиллуулж байгаа энэ албан байгууллага жоохон хариуцлагатай баймаар байна. Хүмүүс чинь заримдаа байхгүй. Төв рүү шуурхаатай гэдээ аваа явуучих. Тэгэл иргэдэд бид нэг цогны үйлчлэгээр төрийн үйлчлэг үзүүлнэ гэдээ энд яриад хэрэгжүүлэх гэж суугаад байдаг. Гэтэл байгууллага болгон өөр өөрсдийн гişгийн үүднээс шуурхаа зөвлөгөө сургалт одоо цуглаандаа дуудаад байдаг. Энийг бас анхааруул нэг сайн байна гэж хэлэх гээд байгаа шүү. За ингээ ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногийн өгсөн үйл даалгаврууд тодруулах юмнууд л ингээ болж байна. Мөн хот хоорондын зам засвартай холбоотой иргэдийн зорчих хөдөлгөөнд хэрхэн хяналт тавьж байгаа болон төмөр замын нэгдлээс нэмэлт галт хэрэг гарсан эсэх талаар лавлахад манай аймгийн тухай 7 вагон явдаг байсан. Одоогоор 10 ширхэг вагон явж байгаа бөгөөд одоогоор зам хааснаар вагоны хувьд ачаал хийм байна. 8 сард оюутан залуус явбал нэмэлт вагон гаргаж явуулж болно гэлээ. Шуурхай зөвлөгөөний төгсгөө тасаг дарын орлого төвшин жаргал шуургааны биелтийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар хилтэс албадын дарганаар сануулга болгон хэллээ. Ардын хувьсгалын 98 жилийн улсын баяр наадам 7 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно. Тэгвэл улсын баяр наадмын нийтийн тээвэр худалдаа үйлчилгээний дэд комиссоос өнөөдөр хэвлэлийн баг хурлыг зарласан юм. Энэ жилийн тухайд худалдаа үйлчилгээ нийтийн хоолоор үйлчлэх эрхийн зөвшөөрлийг цахимаар өгөх гинэ. Нийт хоолны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цайны газар, кафе, ресторан, мэргэжлийн хяналтын газрын мэдээллийн санд бүртгэлтэй Орхон аймгийн эргэн аж ахуйн нэгж байгууллагуудын зөвшөөрлийг цахимаар авах бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлэх юм байна. Үүнд өргөдөл утасны дугаар, улсын бүртгэлийн гэрчлэгийн хуулбар, эргэн бол цахин үнэлэх, тоогоочийн үнэлэх, ажиллах хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр, тухайн байгууллагын хоолны дээжинд хийлгсэн шинжилгээний бичиг 2019 онд хийлгсэн байх зэрэг шаардлага хангасан байгууллагууд иргэд Эрдэнэ цэгийн сайтаар бүртгүүлэх юм байна. Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэхээр хүсэж байгаа иргэдийг одоо хамгийн гол одоо сонирхдаг асуудал бол хуушуур мөн үйлчилгээний одоо зөвшөөрлийг бол хэрхэн авах вэ гэдэг асуудлыг бол та бүхэн сонирхож байгаа хаа. Энэ жил бол бид нар хуушуур болон худалдаа үйлчилгээний одоо үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг бол цахимаар авна. Энэ цахим хаяг нь бол Эрдэнэ цэгийн сайтн дээр одоо өгөх боломжтой 6 сарын 25-наас одоо 30-ны өдрүүдэд энэ цахим бүртгэлийг бол бид хийнэ. Өөрөөр хэлбэл урд жилүүдэд бид нэр хуушуур олголтыг цахимаар буюу шууд програмаар бол авдаг байсан. Энэ жилийн хувьд бол бид нэр хүсэж байгаа иргэдийг бол эхний ээлжинд цахимаар бүх хүсэж байгаа иргэдийн материалыг бол хүлээж эргэн аж ахуйн нэгжийн саналыг бол хүлээж авна. Ингээд санал хүлээж авсан материалыг бид нэр 30-ны өдөр хүртэл хүлээж аваад дараа нь тодорхой шаардлагуудыг бол хангасан материалуудыг одоо шалгуулж авч үлдээд энэ үлдсэн материалуудыг бид нэр дараа нь одоо иргэдэд нээлттэйгээр суглуулах хэлбэрээр бол зохион байгуулахар шийдвэрлсэн баг. Ингээд 7 сарын 5-ны өдөр суглах ажиллагааг бол зохион байгуулна. Энд бол бүртгэлд шалгарсан иргэд рүү бол эргэн аж ахуйн нэгжүүд рүү бид одоо бүгдэнд нь мэдээллийг бол хөргүүлнэ. Ингээд шалгарсан эргэн аж ахуйн нэгжүүдэд 7 сарын 6-ны өдөр бол сургалт зохион байгуулнаа.
Улсын баяр наадмаар худалдаа эрхлэх зөвшөөрөл хүссэн иргэдийн хувьд энэ сарын 26-наас 7 сарын 3-ны өдөр хүртэл аймгийн засгийн хамгаалалтын газрын иргэний танхимд бүртгэх бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Өргөдөл холбогдох утасны дугаар улсын бүртгэлийн гэрчлэгээний хуулбар, эргэн бол цахин үнэлэх, хүнс худалдаалах болон ажиллах хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр зэрэг авчирч бүртгүүл зөвшөөрөл авах боломжтой юм байна. Мөн мэргэжлийн хэлтийн газраас зөвхөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад зөвшөөрөл олох бөгөөд бусад аймгийн аж ахуйн нэгж байгууллагуудад зөвшөөрөл олохгүй юм байна. Мөн энэ жил хөөсөн чихрийн худалдаа эрхэлдэг иргэдийн хувьд хөөсөн чихрэнд будагч бодис хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хэлтийн газраас анхаарууллаа. Худалдаа үйлчлэгийн чиглэлээр болон хоол хүнсний чиглэлээр зөвшөөрөл авсан иргэдийн хувьд энэ жил зөрчил гаргасан тохиолдолд дараа жил зөвшөөрөл олохгүй юм байна. Хоол хийж явах ачаалттай явцад тийм ээ. Наадмын үед ачаалттай явцад гаднаас болохоо хүмүүс авч туслуулдаг. Хоол хийж байгаа хүмүүс. Эднээс нь болохоо гадны хувцастай ямар шинжилгээний бичиггүй тийм баталгаагүй хүмүүсээ туслуулдаг. Энэндээ болохоо манай зүйлс бол яг туслах хүч авч болно. Тийм ээ. Туслах хүч авч болно. Хамгийн гол нь энэ хүн маань бусад хүнтэйгээ адилхан ажлын хувцастай эрүүл ахуйн шинжилгээ өгсөн тийм хүн байлгана гэж зааж өгч байгаа. Тэгээд наадмын үед одоо нөгөө бас нэг асуудал байдаг. Хуушуура уу хийгээд явах ууц сав гэж хүмүүс асуудаг. Энэ одоо зөвшөөрөл өгсөн хүмүүст манай холгоо 0.35 мм-ээс дээш цуцаантай уутанд бол хийж өгөх зөвшөөрнө. Цаас уутанд хийж өгнө. Бусад нөгөө судалтаа ууд, хөх ууд гэдэг стандартын бос уутанд хийж өгөхийг хоригдлно. Энэ наадмын үед бас хөөсөн чихэр худалдаанд гардаг. Энэнд болгоо манайхаас бол тодорхой хэмжээнд бол зөвшөөрөл өгөхийг бол дэмжиж байгаа. Тэгвэл энэ хөөсөн чихэр хийхдээ будагч утас хийхгүй гэсэн үг. Яагаад гэвэл энэ хүүхдүүдийн маань илгэнд муухай нөлөөлдөг учраас яг хөө эсэн чихэр чихт нь бол хөөсөн чихэр хийж болно. Будагч бодис нэмэхгүй л хийх ёстой гэсэн шаардлага манай зүгээс бол тавьж өгнө. Энэ жил зөвшөөрөл авсан хүмүүс ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд дараа жил дахиж зөвшөөрөл өгөхгүй. Энэ талдаа манайх зүгээс бол хатуу арга хэмжээ авна. Үйлчлэгээний чиглэл Замын цагийн тасгын бүрэн бүрэлдэхүүнээрээ баярын өдрүүдэд ажиллах юм А, Б хүндэт зөвшөөрөл, нийтийн тээвэр гэсэн 4 төрлийн машины зөвшөөрлийг 500 гаруй машинд олгох бөгөөд нэг машинд 5000 төгрөгөөр олох юм а. Мөн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хувьд дараах маршрутаар иргэдэд өвчлөх юм. За тээвэрлэлтийн 4 маршрут бол гарсан. За 1-р маршрут болохоор хороолол наадмын талбай морь баримны газар чиглэл. За энэ маршрут наадмын талбайгаас Данистай худалдааны төв, Минд амар, за мөн одоо Хүүхдийн ордон, Их тойров, Солонго зах, Ахмадын буудал, морь барааны газар гэсэн 1-р маршрут байна. За 2-р маршрут болохоор Шанд наадмын талбай морь барааны газар чиглэл. За энэ маршрут маань наадмын талбайгаас урдуур 14-р сургууль, Жаас дойл, Баясах дэлгүүр, Давхар, Цагаан уул, Баян булаг, Ноён уул, Төгөл 3, 17-р сургууль, морь барааны газар гэсэн. За ийм чиглэлтэй байна. За дараагийн маршрут Их залуу наадмын талбай морь барааны газар чиглэл. За энэ маршрут маань наадмын талбайгаас Эрдэнэт буудал, за техникийн зах, за хангай дэлгүүр, 8 од, за их залуу баг, Алтан ундаг, Цагаан удаг, за ингээд цаашаа морь барааны газар гэсэн. За ийм чиглэлтэй байна. За 4-р маршрут болохоор вокзалын чиглэл, наадмын талбай гэсэн чиглэл байгаа. За энэ чиглэл болохоор вокзалаас хевсний үйлдвэр, за урдуураа Хүүхдийн парк наадмын талбай, за Хүлэг зах, Төгөл 3.17 барилгын талбай, цагдаагийн газар, вокзал гэсэн ийм тойргоор энэ маршрут ингэж явагдах нэ. За ингээд ард иргэд маань бас анхааруулж хэлэхэд энэ баяр наадмын өдрүүдэд энэ төр маршрутаар үйлчлүүлэхдээ автобусныхаа буудал дээрээс бас тогтмол үйлчлүүлж хэвшиж одоо үйлчлүүлэхийг бас анхааруулж байна. За баярын зөвшөөрлүүдийг бол бид нар 7-ны өдөр хэвлэлтээс гараад бид нар хүлээж авах хэрэгтэй. Замын цагдаагийн ялуу агч нар одоо баярын зөвшөөрлүүдийг тарааж эхлэн. За 7-8-ны өдрүүдэд үндсэндээ тарааж иргэдэд олгоно. За зөвшөөрлийн хувьд бол бас бид нар дэд компьютер ярьсан. Энэ жил бол бас яг одоо энэ олох одоо албан тушаалтнууд гэдэг юм уу, тэдгээрийн одоо тээврэгчлэл марк дугаараар нь бол яг жагсаалтын дагуу яг хуваарлж ингэж олохоор ингэж компьютер бол ярьж шийдсэн байж байгаа. За нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байгаа машинууд бол манай автоэрийн үндэсний төвөөр дамжуулаад одоо компаниудын автомашинууд бас хуваарлж олгоно. За ийм ажлуудыг бас төлөвлөрөөд ингээд
хийж байна. За баяр наадмын зөвшөөрлийн ардталт нь бол бид нар бас баяр наадмын үед жолооч нар хөдөлгөөний аюулгүйдлийг хэрхэн хангаж явах ёстой, хөдөлгөөнд яаж оролцох ёстой, тайл зогсоол очиж машинаа байрлах ёстой гэдэг юмнууд, санамж юмнуудыг бол бас ард нь хэвлж ингэж олгохдохоор ингэж хийгдэж байгаа гэдгийг бас хэлье. Зохион байгуулалтын ажлыг хийж яадаг. Одоо саяны яриад Энэ жилийн тухайд нийтийн хоолны чиглэлээр иргэдэд зөвшөөрлийн тухайд төв зэнгэлдэх хүрээлэнд хуйширны 83 павильон, худалдаа үйлчилгээний 20 павильон, шорлог хорхны 20, хуйширны 20 гэрийн зөвшөөрөл олох бол морь бариан дээр хуйширны 20 гэр олгох. Хуйширны 20 гэр олохоос үүнээс 10 зөвшөөрлийг нь Булган аймгийн Бугут сумын иргэдэд зөвшөөрлийг олох юм байна. Иргэдийн материалыг энэ сарын 25-наас 30-ны 18 цаг хүртэл Эрдэнэт цэгмийн сайтаар авна. Үн тариф болон төрлүүдийн талаар Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн болон бүгд найрамдах Солонгос улсын төвлөрлийг саруулах нутгийн өрөө удирдах бодлого судалгааны хүрээлэнгээс хамтран манай аймгаас 10 төрлийн албан хаагчийг өөр өөрсдийн мэргэжлийн чиглэлээр туршлага солилцуулахаар болсон байна. Мэдээллийн дэлгэрэнгүй хүргэе. Бүгд найрамдах Солонгос улсын төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн болон Монгол улсын Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн хоорондын найрамдалт харилцан ойлголцол хамтын ажиллагааг сайжруулах бэхжүүлэхийн санамжчигт хоёр талын гар өрсөх зурсан юм а. Тэгвэл Эрдэнэт хотын төрийн албан хаагчдын дунд гэрэлтэй Эрдэнэт сэдвийн хүрээнд эсээ бичлэг уралдааныг зарласан юм. Нийт 16 байгууллагын 23 төрлийн албан хаагч оролцсон бөгөөд эцсийн шатанд 10 төрлийн албан хаагчид шалгарч бүгд найрамдах Солонгос улсад өөр өөрсдийнхөө мэргэжлэр туршлага солилцохоор боллоо. Монгол болон Солонгос бол хоёр улс бол түүхийн урт удаан хугацаанд харилцаатай байсан улсууд. Тэгээ эдгээр богино хугацаанд 10 хоногийн хугацаанд бүгд найрамдах Солонгос улсад айлчилж очиж өөрсдийн туршлага судлах салбар болгон дээр ажиллах гэж байгаа энэ цаг хугацааг яг одооноос эхлээд би бол бодож эхэлж байна. Яаж та бүхнийг аль болох их зүйлийг богино хугацаанд үзүүлж хамжуулах вэ гэдгийг. Эхний ээлжинд бол мэдээж энэ үйл ажиллагааг Сөүл хотын захиргаанаас зохион байгуулж байгаа учраас Сөүл хотын захиргаа бол өөрөө гол төвцийг маань байх болно. Тэгээд та бүхэн энийг бол аялал гэж бодож болохгүй. Энэ бол 10 хоногийн хугацаанд та бүхэн яг Солонгос хүн шиг амьдрна гэсэн үг. Яг Солонгосод өглөө эдэн цагт ажилдаа метроор явдаг бол яг тэр метронд нь суугаад цуг яваад яг Солонгосын энгийн ажилчид, энгийн ард түмэн яг яаж амьдардаг вэ гэдэг тэр хөвчлөлтөөр бол 10 хоногийн хугацаанд та бүхэн амьдарч үзнэ. Бид нар бол эсээ бичлэгийн сэдвийг бол яг Эрдэнэт хотын хөгжлийн хүрээнд буюу гэрэлтэй Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд явуулсан. Сэдв бол Эрдэнэт хотын одоо хоцрогдлыг юу вэ? Эрдэнэт хотын хөгжил юу вэ? Шийдэл гарцыг яаж харж байна гэдэг энэ зарчимдаар бол бид нар төвлөрж тухайн эсээ бичлэгийг бол авсан. Сонгож шалруултыг хийхдээ бол бид нар мэргэжлийн байгууллага буюу одоо боловсролын яам, боловсрол шинжилгээ ухаан, спортын яам болон Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн доктор профессор хамтарч сонгож шалралтыг хийсэн байгаа. Хоёрдугаар сонгож шалралтыг бол илтгэх урлаг тал дээр байсан учраас одоо Орхон аймгийн салбар, төрийн албаны салбар зөвлөлөөр энэхүү ажлыг бол хийж гүйцэтгүүлсэн байгаа. Бидний хувьд бол тухайн ирсэн 23 эсээг бол боловсролын яам болон одоо Монгол Улсын их сургуультай хамтраад хийсэн учраас энийг бол бид нар төрийн албаны зөвлөл рүү одоо жишээ байдлаар өгнө. Яагаад гэвэл энэхүү төслийг хэрэгжүүлэх бас нэг зорилго маань төрийн албан хаагчдад шалгалтан дээр эсээ бичлэг байх ёстой гэдэг зарчмыг бол одоо барьж ажиллаж байгаа. Яагаад тэгэхээр одоо 1992-93 оноос ахуулаад одоо боловсролын систем дээрээ өөрөө монгол бичгийг одоо шууд орж ирсэн зүйлс байгаа шүү дээ. Тэгээд дараагаар нь өөрчилсөн, дараагаар нь нэг хэсэг бас англи хэл болоод нэлээд явсан. Энээс болоод боловсролын системээсээ болоод одоо тухайн хүмүүсийн ерөнхий боловсролын систем дээр алдаа үүссэн зүйлүүд их байна. Сэдв ерөнхийдөө бол гэрэлтэй Эрдэнэт нэг зарлагдсан. Гэхдээ миний агуулгын хувьд гэх юм бол ерөнхийдөө би өөрийнхөө мэрэгчлэлтэй холбож бичсэн байгаа. Тэгээ өөрөө сэтгэл судлаач мэрэгчлэлтэй хүн. Тэгээд зэрэгтэл рүүгээ илүү холбоод бас ажлын байранд одоо ажиллаж байгаа ажлын байран дээр ингээд холбоод ерөнхийдөө бичсэн байгаа. Ерөнхийдөө бол одоо яг цаад хөтөлбөрийнхөө хүрээнд бол мэдээж яг тухайн одоо өөрийнхөө ажиллаж байгаа ажлын байран дээр очиж туслах судална гэж байгаа. Тийм учраас бас Солонгосын нийтлэг үйлчлэгийн алба хэрэг яаж ажилладаг, тэрийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ, бас шинэ санал юу байна гэдгээр нь мэдээж бас юу одоо тийм санаа авч ирнэ. Мөн дээрээс нь бас өөрийнхөө бичсэн эсээний хүрээнд мөн одоо төрийн байгууллагад ерөнхийдөө одоо сэтгэл зүйчид хэрхэн ажиллаж байна. Хүний хөгжлийнхаа талаас илүү ихтгэл бичсэн. Тэр чиглэлээ болохоор дөрвөн төрлөжилөө бичсэн. Хүүхдүүдэд, залуучуудад
одоо настан анхнууд настнууд болон иргэдийнхэн төлөө гэсэн энэ дөрвөн шиглэлээр бичсэн. Тэгээ тэр санаа маань маш сайн болсон байна гэдэг зүйлийг хэлсэн учраас ингээд шалгарсан. Тэгээ шалгарсандаа маш их баяртай байна. Ерөнхийдөө бол хүүхдүүдийн хүмүүжил одоо тэр сургууль нь ямар байдаг вэ тийм ээ бид нарт одоо авах холилдтой сайн талууд юу байдаг вэ тэр чиглэлээс нь илүү төлхөө судлахыг хүсэж байна. Орчин нөхцөл за тэгээ бидний одоо багш хүмүүсийн одоо өөрсдийнх нь одоо ямар төсөл бололцоогоор хангацсан байдаг вэ тэр талаас нь илүү сайн судалнаа л гэж бодож байна. Баярлалаа. Миний хувьд бас баяртай. Энэ Орхон аймгийн нийт төрийн албан хаагчдаас одоо энэ илтгэл эссе бичлэгийн уралдаанд шалгарсандаа тэгээд миний бичсэн эссе илтгэл болохоор ерөнхийдөө Орхон аймгийн хөгжил түүн дотроос одоо ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх шин үйлдвэр бүтээгдэхүүн бий болгох нэгдэх санаа. Хоёр дахь санаа нь болохоор Монгол улсуудыг Орхон аймагт одоо тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудал үүн дотор одоо хавдар өвчин. За тэгээд дээрэс нь мэрэгжлээс шалтгааллах өвчнүүд асар их байгаа. Энийг одоо бууруулах, энэгээр иргэдэг эмчлэх талаар одоо Орхон аймагта одоо ийм зүйлийг бүрдүүлвэл зүгээр гэсэн ингээд төсөл тавьсан. Шалгарсан 10 төрлийн албаагчдын хувьд өөрийнхөө чиглэлээр суралцаж дадлага эзэмшихээс гадна Солонгос улсын ёс заншил, Солонгос иргэдийн бодит амьдралтай танилцахаас гадна нийтийн тээвэр, Солонгосын эртний баашин гэр гэх мэтчлэн зүйлүүд үүсэх юм а. Тус төрлийн албан хаагчдын хувьд 10 хоногийн турш аялал гэхээс илүүтэйгээр Солонгос хүний энгийн амьдрал дээр яаж амьдртгүү тэр хэв маягаар амьдрах юм. Дэлхийн шилдэг технологийн дэвшил бүхий эмэгтэйчүүдийн нөхөн сэргээлтийн ласантай эмнэлэг өнгөрөгч Нямгарагт албан ёсоор Эрдэнэтхотод үйл ажиллагаагаа эхлүүллээ. Ласантай эмэгтэйчүүдийн нөхөн сэргээлтийн эмнэлэгт сайхан боломж, төгс эмчилгээ, ээлдэг харилцаа та бүхнийг хүлээж байна. Эмэгтэйчүүдийн хоёр дахь зүрх болсон байглаас заяасан эхэмсэг нандин бие болоо сэтгэлийн таашаалыг мэдрүүлдэг дотоод гоо сайхнаа та гадаад гоо үзэмжтэйгээ адил анхаарч хайрладаг. Тэгвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Эрхэмсэг бүсгүйчдэд таатай мэдээллийг дуулгах гэж байна. Ласанти эмнэлэг нь 2016 оноос хойш тасралтгүй 4 дахь жилдээ эмэгтэйчүүдийнхээ дотоод гоо сайхны төгс шийдлийг Монголд анх удаа нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд Эрдэнэтхотынхоо эмэгтэйчүүдийнхээ дотоод гоо сайхныг бэлэглэхээр Ласанти эмэгтэйчүүдийн эмнэлэг салбараа Эрдэнэтхотод 1-р микрийн дээдэс төвд үе талгаа нийлээ. Нээлттэй үйл ажиллагаанд урлагийн томоохон төлөөлөлд болсон Монгол Улсын говь жүжигчин Ариуна, хар сарнаа хамтлагийн дуучин Амар Мандах, Тэкоп хамтлаг хүрэлцэн ирж айдуугаа өргөж Ласанти эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүслээ. Түүний дараа туршлага, тэгээд сургамж гээд олон зүйлүүдгээ хордоо гэж боддог. Мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд байх их Монгол улсад маань ер нь дэлхийд тэнгэртэй уул устаа ханийхаа төлөө өргөдийн төлөө сүүний дэд санааглаж өргөдвөл Монгол бүсгүйчүүд гэрийг олж Монгол эзнэр өрдөг. Тэгээ өнөөдөр Монгол эзнэр Монгол бүсгүйчүүд зориулсан ийм сайхан Ласанта гэдэг миний одоо хуурайд үгийн ийм сайхан бас гоос таслын гоо сайхны оюумд нэгдэж байна. Ингээ бүгдэнд нь баяр хүргэе. Монгол улс маань манд тугай Монгол эмэгтэйчүүд манд тугай ингээд мэрэгжлийн өндөр түвшингийн энэ сайхан тэ амжилт мань өнөөдөр Эрдэнэтхотод нэгдэж байна. Бүгдэнд нь ажиг эрүүл энхийг сайн сайхан бүхнийг хүсээрэй. Манд тугай. Ласанта эмнэлэг мэдээж дэлхийн чанар стандарт бүхий шаардлагыг хангасан эмэгтэйчүүдийн зөвхөн эмэгтэйчүүд гэлтгөө гэр бүлийн үйлчилгээ үзүүлдэг. Гэр бүлээр үйлчлэхийн бүрэн боломжтой энэ сайхан эмнэлэг Монгол улсад нэгдсэн бол яг энэ өдөр бас Эрдэнэтхотын үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдтэй залуу гэр бүлүүдэд үйлчлэхээр яг үйл ажиллагаа нээж байна. Тэгээ энэ өдөр бас энэ арга хэмжээндээр хүрэлцэн ирж нээлтийн арга хэмжээнд нь хамтлагаараа Тэкоп хамтлагтайгаа хүрэлцэн ирж уран бүтээлчдийн хамтдаа хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна. Мэдээж чанар стандарт гэдэг бол чухал байдаг. Эрүүл мэндийн үйлчилгээ явуулж байгаа энэ салбарт, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаагаа Эрдэнэтхотод нээж байгаа бүсгүйчүүдтэй залуу гэр бүлүүдтэй үйл ажиллагаагаа ингээд албан ёсоор үйл ажиллагаа нээсэн Ласанти эмнэлгийн хамт бол маш их баярлалаа. Энэ бүгдийн хамт олонных нь цаашдаа ажил үйлс өндөр амжилт хүсэж байна. Эрдэнэтхотынхоо сайхан бүсгүйчүүдийг Ласанти эмнэлэгтэйгээ өргөлжийн мөнхөд хамтдаа байж эрүүл мэндийн төлөө, гоо сайхныхын төлөө гэр бүлээрээ Ласанти эмнэлэгтэй хамтдаа байхыг хүсэж байна. Бүгдэнд амжилт, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна. Ласанти эмнэлэг нь эмэгтэйчүүдийн сэргээн засах эмчилгээнд бүх төрлийн шээс задгаарал, өтрөөний булчин сулрах, зангирах, наалданг, бэлгийн дур хүсэл мэдрэмж сайжруулах, цэвэршилт хойшлуулах, хоёр дахь өргөдлийг эмчлэх, өтрөөний хуурайшлтыг зогсоох, төрснөө дарах нөхөн сэргээлт, оёлын дарах нөхөн сэргээлт, цагаан мох урах буюу шамран зэрэг эмчилгээнүүдийг мэсгүй, өвдөхгүй, эмгүү, сөрөг нөлөөгүй, гам барихгүйгээр мэржлийн өндөр ур чадвартай эмч таны дотоод гоо сайханд эмчилгээ үйлчилгээг үзүүлж ажиллах болно.
Манай аймгийн 2016 оноос хойш одоо Монголд анх удаа дэлхийн дэвшилтэт технологиг эмэгтэйчүүдийн багаарцгийн булчин нөхөн сэргээх юм Францын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан юм төхөөрөмжийг 16 онд Монголд анх удаа нэвтрүүлээд одоо 4 дахь жилдээ доктортой үйл ажиллагаа явуулж байна. За энэ хугацаанд бол бид нар дорнод өмнө говь дархан тий одоо Эрдэнэт аймагтаа ингээд аль байсан 4 дахь салбарын эмнэлгээ нээж байгаа. Цаашдаа бид нар Улаанбаатар хоттой олон салбар дүүргүүдээр салбаруудаа тэлж өргөжүүлэхдээ өшөө орон нутгуудын бүх орон нутгуудад нэг өшөөд одоо сум дүүргүүдэд хүртэл нээх юм зорилттойгоор дэвшилттэйгээр үйл ажиллагаа. Энэ эмчилгээ үйлчлэгээ минь өөрөө өнөөдөр Монгол улсад тий эмэгтэй хүн бүрийн хүртэх ёстой, хүн бүрийн өөртөө анхаарах ёстой тий өвчнөөс урьдчилан сэргийлж орох ёстой юм айгүй чухал эмчилгээ үйлчлэгээ байгаа учраас бид нар энийг бол өшөө цаашлаад эрүүл мэндийн даатгал төвлөлд хамруулах бүрэн боломжтой Францын технологиг тийм учраас одоо Эрдэнэ хотынхаа ийм эмэгтэйчүүдэд Франц руу биш, Улаанбаатар хот руу биш, Эрдэнэ хоттой эмчилгээ үйлчлэгээнд орох одоо таатай нөхцөл орчин бүрдээд тий одоо эмнэлгийнхаа бас чадвартай эмч ажилчдаар бүрдүүлээд ингээд үе талхаа нээсэндээ маш их баяртай байна. Эрдэнэ хотын эмэгтэйчүүд ч гэсэн халуун дотноор маш сайхан хүлээж авч байна. Бидний цаашдын үйл ажиллагаа маань өшөө олон өрнө дэлгэр өрнөн дэлгэрч тий өшөө олон Эрдэнэ аймгийн минь бүх эмэгтэйчүүд бүрэн хамрагдаад бүх эрүүл мэнд одоо эмэгтэйчүүд гэр бүлүүд эрүүл байх болтугай гэж хүсэж өрөө. Өөртөө хайртай гэр бүлийн халуун дотн бат бүх харилцаагаа эрхэмлэж 100 бүсгүүчүүдэд таашаагдсан гайхалтай өртөө таныг ч бас хүлээж байна. Бүсгүүчүүдэд хаяг дахин дуулахын 1-р микрийн дээд ступт байрлаж байна. Харилцагчны дугаар 77 27 66 77 96 60 59 99. Эрүүл Монгол эмэгтэй элэг бүтэн гэр бүл Ласанти эмнэлэг. Техник сэтгэлдэн үлдээ дурсамж бэлгийн карт. Өнөөдрийн хамгийн тод дурсамж гэрэл зурагтай мөнхрөн үлдсэн байдаг. Зураг хэмээх нандин дурсамжийг гэрэл зургийн хаснаа буулган үйлчилдэг Макс Фото студ ээлжид шинэ үйлчилгээгээ та бүхэнд танилцуулж байна. Таны хайртай дотны хүний төрсөн өдрийн баяр тэмдэглэлт өдрүүд болоод та ямар бэлэг сонгохоо мэдэхгүй байгаа бол Макс Фото студийн дурсамж бэлгийн картыг сонгоорой. Та болон таны хайртай хүнд гэрэл сүудэр шинэлэг санааг дэвшүүлсэн хамгийн гайхалтай гэрэл зургийг толдон буулгаж бид бэлэглэх болно. Бэлэг бэлгийн дээд дурсамж бэлгийн картыг нандин дурсамжаа хадгалан үлдээх хүсэлтэй үйлчлэгч танд зориулан бүтээв. Манай хаяг номын телевизийн байр Макс Фото студ. Эрхэмсэх гоо сайхныг сэтгэлдэн үлдээх дурсамж бэлгийн карт. Чухлыг шударгаар шургаах үргэнээрээ оргил цаг мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд ус цагуур орчин шинжилгээний газраас ирүүлсэн хоногийн цаг агаарын мэдээг хүргэе.